вакцины дагалдаж ирсэн заавар дээр бол эсрэг заалтыг тодорхой бичсэн байдаг. За энэ вакциныг хэн хийлгэж болохгүй вэ гэдэг энэ заалтыг бол одоо вакцины хийлгэхийн өмнө эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн маань зөвлөөд үслэг хийсний үндсэн дээр одоо энэ вакцины эсрэг заалтай хүмүүсийг бол хийлгэхгүй байхыг зөвлөдөг. Эсрэг заалт буюу одоо хийлгэхгүй байхад ордог зарим заалтууд түгээмэл заалтууд байдаг. Аливаа вакцинд хамруулахын өмнө эмчийн үзлэг хийдэг. За эмчийн үзлэг хийхдээ тухайн вакцины дагалдаж ирсэн заавар дээр эсрэг заалттай хүмүүст бол хийхгүй байхыг зөвлөдөг. Тэгэхээр эмч үзлэг хийгээд тухайн хүн бол аливаа халдварт өвчнөөр өвдсөн, өвдөө сарын дотор байгаа, эсвэл одоо өмнө вакцин хийлгээд 1 сар болоогүй байгаа. За мөн вакцин хийх үед өндөр халуурсан, туурсан, за одоо бусад энэ архаг өвчний сэдрэлийн үе байх юм бол тухайн вакциныг хойшлуулах заалт болдог. Тэгэхээр эдгээр эсрэг заалтуудыг бол эмч үзлэгээр тодорхойлоод энэ удаа вакцины хамрагдах хэсгийг нь бол зөвлөдгөө. За вакцин хийсний дараа анхаарах зүйлүүдэд бага насны хүүхдүүдийг бол одоо вакцин хийсний дараа дулаан халууны улиралд нь тохируулж одоо хувцаслах, за мөн одоо тарьсан хэсэг газар дээр бол хөндөж зохихгүй байх дээр бол анхаарах хэрэгтэй. Вакцин хийсний дараа илэрдэг хариу урвалууд бол байдаг. Түгээмэл тохиолддог хариу урвалууд буюу одоо өөрөөр хэлбэл ерөнхий биеийн урвалууд халуурах. За халууралт нь бол 1-2 хоног үргэлжлээд өөрөө аяндаа алга болдог. За тарьсан хэсэг ормон дээр бол өвдөх, хүндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд бол илрээд тодорхой хугацаанд одоо болсны дараа бол өөрөө аяндаа арилдаг ийм хариу урвалууд бол вакцин хийлгэсний дараа илрэх боломжтой.